Ингэж ахаар. За борлоо. Бид дөрөв чих лайвыг үргэлжлүүлж байна. За би танаас нөгөө өнөө цагийн бид нар хосороо болцохороо за энэ тентхийн одоо хоолн гэр төвшөө дээрээс нь ингээд янз янз явах газрууд их байдгаа, үзэх үзүүрүүд их байдгаа. Гэтэл та нар хаагур болцдог байсан бэ гэдэг асуу. Чи эхлээд өөрийнхөө гүнээр. За тэгэл юу вэ шүү дээ. Одоо чинь кино үзнэ гэж байна. Одоо ши тэрний кино гэж байгаа. За дээрэс нь юу кино үзнэ гэсэн би ямар бид нар ямар үлгэрч өгнө үлгэртэй биш. Наадах чи байхгүй мэн чам. Байхгүй. За хоолн гэр үзүүлнэ гинэ. Бид нар хоол хийхийг үзүүлдэг шүү. Хоол хийхийг үзүүлж байгаа. Өөртөө үзүүлнэ шүү. Би ийм хоол хийж чадна гэж үзүүлнэ шүү. Бид нар тийм бэлэн хоолтой газар очиж хоол идэнэ. Хүний юмар гайхуулаад яадаг. Өөрийнхөө тийм үү хэр чадах чадамжтайгаа харуулж хорхог боодог хийж өгнө үдтэй. Яа эмгтэй юм биш тийм амар хорхог боодог гэдэг яа. Хийхгүй яах чи иддэг үдтэй. За тэгэд юу юм гоё юм юутай газараар зугаална. Энэ саад гэд цэцэрлэгт хүрээлийн энтерээр зугаална. Бид нар ойгоороо зугаална. За ой байхгүй бол талаараа давхилтна. Нэг юм уу байдаг шээ. Ар нутгаараа давхиж үзүүлээ, аав ээжидээ чамаагаа танилцуулъя, өвөр нутгаар давхиж үзүүлээ, өвөг эмэгтэй танилцуулж үзүүлээ гэж. За тэгэд юу байна? Өөр одоо гадны орнуудаар явж гин гой газруудаар явна гэдэг. Алуулч штеп гэж. Та нар үед алуулчихна. Одоо бидний үед бол алуулахгүй гой. Тэгээд гой дэлгүүр явж гой махуулна. За жинчин ирүүл жинчин дээр авчиж алаг ирээ юм үзүүлнэ штеп. Тэргээр адилхан байна. Тийм. Тэгтэл ерөнхийдөө надад та нарын үед болцохлоор уйдгартай юм шиг санагдаад байна. Яагаад уйдна гэж. Үзүүлэх харуулах юм алга байна шүү дээ. Өөрийнхөө хөрөнгийг үзүүлнэ шүү дээ. Хараад яах юм бэ? Баахан хонь ямаа тэгээд хэр найдвартай амьдралд ирж байгаагаа хүүхэн бодох ёстой байдтэй. Тийм үү? Тэгж нэр тэгчих ёстой юм уу? Би хэр их хөрөнгөтэй айлд очиж байгаагаа мэдэх хэрэгтэй байдтэй. Амьдралдаа тэр хоныг тоолож идэж амьдрах эмэгтэй чи хонио хараад байсан шүү дээ. Баяа юм байдаг. Надад одоо ингэсэн үг байхгүй. Тийм үү. Нөгөө танаа нэрчүүд тийм үү. Дансныхаа нөгөө өнгийг харуулдаг байдтэй. Картны юу? Тийм гэрээ бичгээ харуулдаг байдтэй. Тийм алтан гэрхээтэй, мөнгөн гэрхээтэй гэж өнгөрдөг байдтэй. Яг тэрэн шиг адуу малтай гэж өнгөрнө штэ. Йоо, ихэл байх та тэгээд гэтэл тэр чинь бас адилхан хон ямаа энэ тэр мэдэн штэ тэр эмхтэй чинь тийм үстэй. Тэгээд өөр юу хүсээд байгаа. Тэгээд зовлонгүй амьдрал үзүүллээ. Өөр яах гээд байгаа юм чи. Гой болцох гээд байна чи буурлаа. Тэгээд чинь өөр чи одоо яг гой нутгалж өгөх юм уу? Яг яалгах гээд байгаа нэлээ. Болцох гээд байна буурлаа. Харин тэгээд болцохоор чинь нутгалж үзүүлдэг юм байгаа л гоёор. Тэрнээс чи өмнө их юм болно штэ. Одоо цагт бол энэ одоо бид хоёрын хийж байгаа юу штэ. Лайв интертэй адилхан заа юу. Яг энэ лүү хайртай шүү дуртай шүүгээ юм бичээд ингээд би эндүгээ явуулаад байж болно. Гой шүлэг мүлэг явж болно, дуу хуур зориулж болно гэдэг. Маш олон төрлийн юм байж байна л да. Тэгэхээр таны цаг үеийнхээс болохоор одоо уйдгартай юм шиг санагдсан байхгүй. Хэдэн хонь ямаа тэгээд адуу гарна өөр юу харах гэдэг. Тэгээ уул хадаар давхин тэр ч одоо тэгээд тийм сайхан уу вэ? Сайхан шүү дээ. Тэнд зөрүү гарсан шүү буудлаа. Нэг тиймэрхүү асуудал гараад. Та нар ч гэсэн уул хадаар яваад л байдаг үедээ. Тэгтээ би нар чинь болцож яваагүй шүү дээ. Тэгээд болцож явдаг үедээ. Болцож явдаг ч юм уу. За тэгтээ бид нарын чинь одоо ингээд өөр тийм жүжиг кино тэгээд үлгэрч үзүүлэлтэй биш тэгээд наадах чинь хэцүү байна. Тэр үзэх юм олонтой байхгүй. Тэгэхээр та нар их болохоор тэрнийг ярихаар үлгэрч үгүй үзүүлэх гэлээ шоолоод байгаа байхгүй.
үлгэрч өгөөд. Одоо танаа тийм үү цаг үеийн үзүүлэн шийчин манад үлгэрч өгөл байлаа шүү дээ. Тэгэхээр хөгчөөгөө би юугаа үзүүлдэг. Яг энэ төр зөрөө гарсан байна. Гараад байна. За тийм. Ичигээ үзүүлэн, навыгаа үзүүлэн, авгуудан үзүүлэн. Эдгээр ийм амьдралтай шүү. Би яг энэ жишгээр амьдрна гэж л үзүүлнэ шүү. За тийм байна. Одоо бол манайх чинь бас тэгж үзүүлж байгаа. Тэгээ одоо удахгүй тийм нэг хосуудын баяр болох гэж байгаа учраас танаас тэр цагийн юм мэддэг чинь тодолж асуугаад. За боотой. За цагаан сар болно. За намрын адагт. Тийм үү. Адуу таргалаад тийм үү. Хонь ямаа өвөлд бэлтгээд дүүрсний дараатай нэг ихэ найр цэнгэл болно. Тэрийг цагаан сар гэж нэрлэнэ. За тэрүүгээр чинь өөрийгөө үзүүлнэ шүү дээ. Тэгээд за бүтэн эргэтэнтэй эрчүүдийн тухай ярий да. Би тиймэрхүү явдал үлдээгүй учраас. Бусдын жишгийг ярий. За тэгээд нөгөө наадам дээр чинь тийм үү барилдахын өмнө дээлэн тайлаж ирэхэд бүсээрэн ороогоод малгайгаа тээрэн тавиад тэр өөрийнхөө харж явдаг охин дээр өгдөг байхгүй. Мэ барьж намайг хараарай гэдэг. Энэ нь би чамд талтай шүү гэсэн үг байхгүй юу? Би чамайг эхнэрэн болгоно гэж байгаа юм. За охин мэ барьж би чамд өөрийгөө үзүүлнэ. Үеийн үрсээс хэдий сайныг нь үе олноосоо хэдий бяртайг нь хараарай гэдэг. За 70 мөр нэхэж хилээг гаргаад л тийм үү. Давхар унцсан гизгээ сэгсрээдэл гоян алгадаад л тэгээд унахгүй хичээн шүү дээ. Тэгэд чинь одоо хэрэг бяртын хэтэ эртээ сууснараа одоо тэр эмэгтэй хүний амьдрал бас нэг нөлөөтэй бидтэй. Тийм бич. Тийм байна. Охомчтай юм. За тэгээд булчин шөрөмсөн үзвэл албаар унгахгүй мишэн удаагаад булчингаа шангалж яагаад чи жоохон байж байгаараа би над балныхаа булчин харуулаад гай гэж нөгөөдгөө жоохон дарсан шиг ингэж тэгэж чэнэрч байгаад тэгээд нэг унгаагаад дэвээ шаваагаан хийчихэл нүдэрэн ирэмэд дэрэгдүр нойрхон дэвээ тэл тогс шиг үү. Тийм үү. Нөгөө охинд өөрийгөө үзүүлж байгаа юм даа. За энэ нэг бай. За яг хөө тийм одоо нөгөө бөхөр гарамхай биш н харваа намнагаан үзүүлнэ үдтэй. Тийм. За тэгэхээр тийм үү. Тэргүүнэн аваа чадлуугөөдөл. Тавьсан сумын чи хаа хөрхийг нь хараарай гэдэл. Ирхийлэж байхдаг тийм үү. Игмэн чангалаад л нүрээр мушаалаад нөт хайчид энэ сумыг чиний төлөө зүрхт чинь хүрдэг ва гэж байгаа л тавина шүү дээ. Сүртэй. За ойлгоно. Одоо манайхаар над чинь наадам болоод байна. 93 наадам нэг. Болон сард болдог наадам. Тэр хаваар хэдэн ирчүүд нь нөхцөл шатлаад байдаг. Тэр шиг л болоод байгаа юм. За ухамжтай. Тэгэхээр чин нөгөө малгай авсан охин чинь би энэний харваа гэдүү харах ёстой гэж үзэн үт. Гэтэл зарим охин дээр олон малгай, олон дээл очдөг байхгүй юу? Тийм үү? Тэ. За. Тэр чинь нэг тогтсон ёс байна те. Би чамайг одоо чи надад таалагдж байгаа шүү. Би чамайг эргүүлж ийн гэсэн тийм ээ. За тэгээд нөгөө бүхтэр тийм үү? Хоёр дээл очлоо шүү дээ. За. Тэгэнгүүт чамтай бай үзэн. Бидний дээлийг хэний авахын мэдэрэ гэд өлмий дээр нь тавьчаад тэгээ очиад барилдсан шүү дээ. Хин давсан миний дээлийг чи авах гэж асууж шүү дээ. Ойлгов. Бөөс үр юм байна. За нөгөө малгай өгж байгаа эрчүүд чинь тийм үү? Малгайгаа урдан тийм үү? Бүү газар шороод бол эр хүний тэргүүн эрхэмдээ дийсэлд байгаа юм. Өвөрлөө байж. Эртэйг нь аваад тэрвэржүүлдэггээд эргүүг нь хаяарай гэд. Тэгээд ингээ балгайнуудаа тэрвэрүүлчихэ. За. Тэгээ нөгөө охин чинь олон малгайтай ингээд бүлтгнээд зогсож байгаа шүү дээ. Үгүүдээ малгай тоглолцсон. Тагаал хиний хөвөн хол тусхыг нь хиний зүрхэнд буухаг нь хараарай гэд хоорондоо өрсөлдөн шүү дээ. За. Тэгээ малгай аваагүй огтод ууртай. Яг үгээрч.
Малгай өгвөл өстой хэцүүх юм байна. Тэг. Тэгээд нөгөө октоочин гэр зуран ирчээ дараа нь. Энэ жилээс ганц ч малгайгүй өнгөрлөө штэ. Зүс буруудсан биш тэ. Зүсгэл дутсан биш тэ гэд ойлно. За олон малгай авсан нь өнгөрөх юм байна. Олон малгай авсан нь өнгөөрнө. Хиний хөвөний нүдэн тосна хээтэй чимэгэ гоёлон зүснэ мэдлээ штэ. За хоёр юм болчлоо. Дараа нь тэгэд яг номер уралдахгүй. За тэр чинь нэлээд чинээлгүүд их н ажил. Оо тийм үү. Тэн дээр чи язгууртан охид ямбайтал сууж байгаа шүү дээ. За тагаад морь унаас хөдөр ирж чи морныхаа дээрээс тохиолдож яагаад нүдэрэмэд. Тэг. Ойсон морны хурдыг хараарай. Унаг дагийнхэн жавхаг нь хараар. Эцхийн өмч энд ирэндээ хөө гэд. Тийм үү. За баячууд нь гэх юм байна. За тэгэхээр н октоодон тэнд чинь бүр илүү олон охин байдгийн байгаа мэт дээ. Хөрөнгө чинээ өндөртэй айлууд чинь. За тийм тэгээд нөө тэрэн морнд ойсон морны чинь хурдыг харч. Өгсөл удмын чинь чадамжийг харчээ гэж. Сайтан хайн үдтэй. За тэгвэл бариан дээрэгт нь ташуурыг минь нөгөөрэй. Барьц боогт. Гоёлыг минь нөгөөрэй гэж ташуураа өгнө. Нөгөөгөө тоож байгаа охинд. Гэтэл зарим охтод олон ташууртай болно үү? За. Зарим нь хоосон. Яна олон ташуур тэрсэн охин чинь ой. Мондаг. Нэг ийм л юм болоод байгаа юм байна. Болоод. Тэгэхээр хэвдээд биш. Бид нэр өөрийгөө үзүүлэхээс өөр юу хийх ёстой юм ба чи хэлээд байж. Яа, тийм байна. Гэхдээ тэнд чинь тэр олонний дунд ингээд над чи өрсөлдөөн ч яваад байгаа байхгүй юу? Одоо хоёулахна болцож, хоёулахна болцох гээд байгаа байхгүй юу? Тэр чинь шал гарчин тийм олон хүний дунд намайг хардаа би ингэж ийн гэж тэр чинь шал тэнэг санагдаад. Тэр чинь ингээд симхэн шиг ингээд хайр мараа илчлээд юу тийм хулгайн замаар бол чадамжгүй ирчүүдэл явна шүү. Яа, бусдын дэргэд үзүүлэх юмгүй юмнууд л тийм хулгайн замаар хүүхэн хулгайлж байхгүй юу? Өөр яасан. Өнөө цаг чинь тэгдэг байхгүй юу? Одоо өнөө цаг чинь хаан тэгж ин ирчүү чинь одоо бие үзүүлэх гэдэг тэркотой юм чи. Тэркомссон. Тэгээд юутай тураад орсон юм шиг тув. За тэгээд нөгөө малхай авсан охин чинь зөвшөөрөөд аав ээж нь бас хүлцээд хамтаар явахыг зөвшөж эхэлнэ дээ. За тэгэхээр чиний над явдал чинь эхэлх юм байна. Өөрөөр хэлбэл хоёр талын эцэг их тэр хиний охинд малгай өгөөд байгаа эднэрийг харна дээ. Тэгээ хоёр талдаа хэлцээд за энэ хоёр сэтгэл нийцгээсгийг харъя энэ тэр болно дээ. За тийм үү? За тэгээд нөгөө хоёр чинь хоёр талаасаа зөвшсөн юм чинь яах вэ? Хоёулаа морин унаад хоёр талаас ирнэдтэй. Олоос ирнэ шүү. За. За, хоёулаа ирлээ морин. Тий. Тэгээ ерөнхийдөө охин дээр амьдрах нутагдаараа ирдэг байхгүй юу? За. За тэгэхээр ар нутгаан үзүүлээ, аав ээжийн харуулъя, өвөр нутгаан үзүүлээ, өвөг эмэгийн харуулъя гэд авч яваад танилцуулна үү. Тэгээ айл хийсэн явчих юм би. Тэгээ айл хийсэн. Тэгээд уул модон үзүүлээ, ургамал жимсэн харуулъя гэд ойлоо гаргалаа. За тэгээд овоо тахлан үзүүлж тэнгэр заяагаан дуудав. Энэ заяагаан гэвэл эрхэс өө тэнгэртэй даатахыг гэд мөргөлүүлнэ. За тэгээд яах вэ? Мэдээж өдөржингөө авчихсан юм чин өлсөн. Тэгээ эрэхтэй нь хоолон хийж үзүүлнэ шүү дээ. Тэгээ эмэйлэндээ тогсон жижиг тогоогоон гаргаад тулгын 3 чалаан дараа гал асааж байгаа. Хөл хийж өгнө дээ. За авчирсан хүнсээрээ. Тэгээд сайхан хооллоод харж байгаа юм л да. Яа. Зүгээр над чи гоё юм. Хоолчод харж байна. За харж. Хоолоо идвэл. Нөгөө охин чинь чадамжийн тоогоод хоолнд амтсан бол илүү их харна да. Тэгэхээр ингэрээ тайлаад. Энэ сарив тэр дайнд авсан. Энэ сарив тэр баатраас авсан гэдэг. Өөрийгөө л үзүүлж. Өөр сарив байхгүй. Тэдэн удаа ялсан. Тэм хэд цалтай. Одоо тийм юм яа.
Яасан. 100-тай юм байна надад чинь. Тэгээд эдитэй идэгсэн. Бяртай байгаа биз гэдэг. Сорив сайн идгэх нь одоо нөгөө ам бүхтэн илэрэл байхгүй юу? Аа за юм уу. Тэг дархлаа сайтай. Хурдан идэгдэг сайн бийтэй гэсэн үг. За хүрдэ майхан том байгаа биз гэдэг. Би яа үзүүлнэ. Сорив гайхуулдаг тий. Ингэж сайн идэгдэг гэж үзүүлж байгаа юм. За. Одоо дархлаагаараа өнгөрч байгаа юм уу да? Наад чи нэг өөр би чалхтаа шүү гэж гайхуулж байгаа юм. За ойлголоо. Яа тэгээд нөгөө охин зөвшөөд. Тийм энэ гэрт ирнэн энэ төр болж болно. За бүтэмжтэй байвал. Нэг тийм л одоо болжлтой юм уу да. За тэгээд сорвгүй дайнд явж үзээгүй эрчүүд бол охтыг өргөж үзүүлнэ. Тийм үү. Бяртайгаа үзүүлэхийн тулд тэр эмэгтэйг дааж өргөх ёстой. Маринд нь өргөж суулгана, мариноос нь өргөж буулгана. За. Тийм үү. Тэгээ мөрөн дээрээ суулгана. Тийм үү. Үүрэн, тээвэрэн. Тийм л юм ихэндээ. Өөрөөр хэлбэл тэнхээтэй гэдгийг харуулах ёстой. Хөл газар гიშгэхгүй л өргөөд байх ёстой доо. Таалагдчих надад чинь. Гоё юм байна. Тэгээд халихчиг өрмөт гээд гар дээр өргөөд салхинд бас хийсгэн огтыг. За. Тэгээд доороос нь харахаар хөөх штэ. Яас. За ойлголаа. Тэр цагийн дурлалыг. Тэгэл өргүүлсэн охин чинь за чамдаар мордъё гэдэг. Тэгэл зөвшөрж байгаа юм да. Яшка ямар унаа малн дээр морин дээр мордож байгаа. Тийм чи мөрөн дээр сууж нэг чи мордохгүй яагаад байгаа юм. За инээдтэй юм байна да. Өргөдөг нь гоё юм байна. Намайг даадгүй штэ гэдэг. Яана одоо тэр малгаагүй охтууд даагдахгүй учраас л малгаагүй шүү. Ягд малгай аваагүй гэхэлэр дээл юм аваагүй гэхэлэр нөгөө даагдахгүй учраас өргөж дээлтэй ирэхгүй учраас өөрийн биеийг гоодоогүй учраас эдийн асуудалтай шүү. Тэгээ эрд мордчод таргалж болохоос ирээс өмнө таргалж болохгүй. За ойлгож авлаа би. Ерөнхийдөө тэр тухайн цагийн гэр бүлийн асуудлыг тэр дурлалын асуудлыг мэдэж авлаа. За тэгээ гэргийгээ болгоно. Анхны үр эртээ сайн болцох хэрэгтэй. За Элдэн Холтбаатар эцэг минь үү. 100 удаа болцож амжаарэ гэж хэлнэ. 100 удаа. Ямар нэгэн сайхан зүйл хийж хамтдаа тэр анхны үрэн олохоос өмнө сэтгэлийн дурсамжаа зузаатаг бол тэр гэр бүл бат бүх байдаг шүү гэдэг учраас. Тэгэхээр хамтдаа цагаад юм бүхнийг хамтдаа хийхийг хичээнэ. За, ухамжтай. Тийм байна. 100 удаа болцсон юм дор хийж. Тэгээд үр хүүхэдтэй болох юм бол тэр амьдрал сайжирдаг. Тийм 100 дурсамж үүсгээгүй бол дараад нь маргахад хатуу байдаг гэдэг. За ухамжтай. Ухамжтай. Одоо л ойлголцлоо. За тэгээд 100 удаа болзохтой гүүгэн барьж үзэж тийм үү. Унгаан татаж. Тэр охин малт хэр сайныг нь харна. Тийм үү. Тогоотой хоолойн хан дурж усаан зөөлцөж. Хоолнд хэр сайныг нь харна. Алаг торгоон дэлгээд айлтаа давууган үзүүлээд дээл хэрэг урлагийг нь харна. Гэх мэтчлэн бүхий явдлыг нь харж хаар дараа нь хэрүүл үгүй. Энийгээ чадна, энийг нь чадахгүй гэдгийг мэдчихдэг учраас. Тийм үү. Чи ингэсэнгүй тэгсэнгүй гэдэг хэрүүл чинь арилж чаддаг байхгүй юу? Мэдсэрэж одоо жишээлбэл дээл урлж чадахгүй уранд муугийн мэдсэрэж ав суучаад чи дээл урсангүйг загнахгүй нь тэгж загнадаггүй. Тийм байна. Хоолнд муугийн мэдсэрэж суучаад дараа нь чи хоолндоо элективш гэж хардаггүй. Тэгэхээр тэр чинь 100 удаа болцохын тулд бас нэлээд л асуудал гарах юм байна. Амьдралд туулах ёстой 100 явдлыг туулчаад тэгээд амаргалах хэсгэн шийдээрэй гэдэг юм. Тийм үү. Тэр охиноо шилэхтэй. Хөвгүүдийг.
тэрнээс өмнө амарчлахгүй байгаа юм уу? Тэр бие гайхуулаад байсан шүү дээ. Тийм, амаргалахгүй. Бие гайхуулаад охиндоо тогтсныхаа дараа охиноо бас шилж сонгоно. Энэ амьдралыг ямар чадамжтай хүмүүнтэй нөхцөөж дуусгах тандан шүү дээ. Нэг өвөртөлсөн бол тэгээ буцаагдахгүй. Насаараа хариуцна. Тэгээд таалагдахгүй бол дахиад нэгийг авна үз гэдэг хуйлтай юм чи. Насаар нь тэр ямар бараа авсандаа хариуцж амьдрна гэдэг тавилан байна. Салахгүй байна гэдэг чинь л зүгээр юм ч юм. Салахгүй шүү дээ. Салахгүй юм тий. Тийм. Тэгтэр салалт бахта гэр бүл бат бүх энэ төр байсан юм да гэж бодлоо. За. Одоо ойлголоо. Би бүр тэр дөрөв их нэрийн чинь бодоод төшөө дээрээс нь болзоог бодоод тэгээд төсөөлөд бодоод гэсэн чи өрөөс тархинд орж ирэх гэсэн чи одоо ойлгочлаа. Ойлгомжтой юм байна. Тийм байна. Тэгээд нөгөө олон ихнэр олон давтар юм ярьдаг хүмүүс онгодуудтай ярихлаараа төсөөлөл байгаа учраас ямар асуулт төлөхгүй ямар шүү хүн бэ гэдгийг бас мэдэх нь шүү дээ. Хэдий ч нэ олон ихнэртэй олон татвартай байна гэхэлэр тэд чинь айхтар юмтай байх нь шүү дээ. Та одоо дөрөвдөр тийм амир санаа гаргаж байгаа юм чинь нөгөөдөл чинь бүр айхтар юм бодох нь шүү дээ. Бүр уус төр хотголдож байгаа үед тэр дотор нь. Тий. Минийх дээр бол 8 ганцхан утгалдаж байгаа тэд нар дээр чинь бүр уус төр утгалдаа шүү дээ. Тийм байна. Тэгэхээр чинь энэ одоо онгод юу туулсан баах уу? Ямар шүү айхтар нөхөр байх нү гэдгийг би тандж мэдээд бас бодож явах нь шүү дээ, тийм ээ. Тэгээ асуултаа бас за ингэж асуух нь уу, тэгэж асуух нь уу гэж бодоод байх нь. За ойлгож авлаа. Тий. За тэгээд өөр асуух нь байна. Болзооны талаар ярьж байгаа юм тэгсээ болзооны талаар ярьсан бүлгөө. За. Амар байна уу? Бэлгээ гэж хүүхд асуусан байна. Амар амгалан байна уу? Буурлаа. Маглаа байна. Бидний гэртээ залгээд гаргаад байсан Монголын нуус товчоо. Хэр гуйлсан байдгүй. Та бүхэн жинхэнэ нуус товчоо юу? Хөх толботны түүхийг бичих боломжтой юу гэнэ? Монгол товчон түүхийн тайллыг бичээд ном болгоод хэдэн жилийн өмнө гаргацсан шүү дээ. Ядахны өрөг цадаг гэдэг дуулалыг уншаад үзээрэй балчаар. Хэр ижил байна, хэр ондоо байна гэдэг чиний оюуны асуудал аа. Тий. Аль эрт гаргацсан. За, Валентины баярч бидний тэмдэглээд байх баяр биш байх дээ гэж. Тийм дээ тийм. За, эртүүд бол ирчүүд жинхэнэ мөн чанар амьдралаа авч явах чадвар, удам судраар танилцуулж байхад эмэгтэй нь зөв сонголт хийх нь чухал юм байна гинэ. Тийм ээ. Ер нь бол бид тогос болог өндөг дарагч нь өөрөө мэднэ гэж. Тэгж авдаг байсан бахан шүү. Гой охтуудад баатар исэн хуй гусны үлгүүр байжтэй гинэ. Бараг л тийм биш үү буудлаа. Тийм байж тээ тий. Хэтэрхий гоё байх юм бол өндгөн сүүн дээр богтлогдсон байна өө. Нэмэргүй. Тэр бүр нөгөө өндгөн сүүн дээр чи айл 7 настайгаас нь өндгөн сүү тавиад тий. Айл хэдийн нөгөө хаан маань юм уу айл нэгэн улс төрийн зорилготойгоор богтлогдсон байдаг болохоор нэмэргүй байх нэ. Үлдсэнгүүдээр хаалцсан. Үлдсэнгүүдээр нь үлгүүр болох юм байна шүү дээ. Тэгээ үлгүүр болоогүй охтууд нь өөрөө ирээ олноо. Тэгээ цогтоож байгаа өөртөлнөө. Одоо баахан киноши ирэм элдв юм үзүүлж авсуучгаад эргээд хүлээх хариуцлагачгүй болсон байна гинэ. Харин тийм ээ. Тэр ирээ юм нөө би нь үзээгүй ирээ юм үзснээс болсон байна шүү. Хаана хөлтүүлж штэ. Хөлтүүлсэн байна мөхтөө яа. Элдв ирээ юм дуртай энэ цагт одоо яана бэлтээдээс та. За зөв сонголт хийдэг байсан байх шүү гэж байна. За өргөдг нь гоё юм байна. Намайг даадгүй штэ гэдэг. Гэр бүл салалт гэж байсан уу гэдэг чинь. Ер нь өгчихвэл одоо тэгээд гэцүүдээ. Эртээ байгаадаа төдий салахгүй. Ахиад нэгийг ав ардахыг хариуц гэж. Засагтай байсан учраас түүндэн үнэн чамдарна. Тий. Тэгээ ажлаа хэлчих юм шүү дээ, тий. Тэгээ харахаас дургүй өрөөд яах вэ? Тэгээ хонь мон харуулгээд явуулчих. Яахаар тэр сайхан амьтныг харахаас дургүй хүрдэг юм. Салж байгаа юм чи яах юм? Юу салаад байгаа? За нэг эхнэрээс өөдөл яах вэ? Харин одоо нөгөө дутуу талыг нь харчихсан бол дахиад тэр дутууг нь дүүргэх эхнэрээ аваад
Тэгээд чадамжтай гэдээ олон харвал болоо босоо. Одоо наадах чинь борд минь та энийг их ярих юм бол нөх хүмүүс хөөх олон их нэртэй болох юм байна гэдээ ингээ ойлгочих шүү. Наад чинь болохгүй. За юу. Тэгэх юм бол асуудал гарна. Энэ ирчүүд чинь дор нь үлгэж аваад чадамжтайгаар би сонгосон гэдэг. Чадамжтайгаар нь тэр эмэгтэйчүүд чинь сон. Дээрээс нь тэдний чинь хариуцна гэдэг ажил байгаа. Тэгэхээр одоо бол ихэнх нь нөгөө салхлаараа хариуцлага хүлээхгүй байгаа байхгүй. Бид нар бол насаараа хариуцна. Өвөртөлсөн л бол хариуцлага хүлээн. За тийм байна. Одооны сорив юу л бол юу л бол одоо юу л бол доо. Бандантаас болсон байх шүү л гэж шүү. Тэр үеийн дурлал үнэхээр гоё байсан байна. Ваборд минь МТНЭ Ваборд МТНЭ нэг юм асуучих уу гэж шүү танаас. Эмгэн онгод маань хизээ лайв болон подкаст хийх вэ? Та таарвал миний мэндийг дамжуулаад өгөөрэй гинэ. За үүлтэй байгаа. За Чингисийн амьдралын 10 жил Монголын нус төвчөнд байдгүй гэдэг тэр цаг таана ээж тухай бичсэн үү гэднэ. За сураглаад үзээрэй. За нэг айлтгын хэлцэх хүчээр явдал байна. Энийгээ бичмэггүй л бид юу ахгүй. Холбогдох боломжгүй ажил хийх. Тэгээд надтай учирж уулзахыг энэ шар хүүхэн л мэддэг шүү дээ. Би бүр насаараа нэмэгтэйчүүдэд толгоогоо мэдүүлж ингэж байгаа шүү. Буугаад ирсэн чинь нэмэгтэйчүүд миний толгойг мэддэг болсон. Яа, үнэн мэдээ. Өчигс толгойхыг хүртэл мэдээд л. Босоод ирсэн чинь нэг буугаад ирсэн чинь нэг сэрээд ирэхлээр нэг юм болохоо ийцэн сууж ядгаа. За нэг иймэрхүү лайв хийгэлээ. Өнөөдөр ингээд өндөрлөгөөдөө буурлаа. Тэгээд төрөүний асуусныг чи хариулсангүй. Ямар хариулсан? Хариуцна гэдэг нь хайрлах нь мөн үү? Би юу? Хариуцлагаар нь бодох юм бол тэр чи хайрл юм байна л та гэж бодлоо. Тийм ч хариуцгаа нэг технэрэ болгоод авсан бол хариуцсан шүү дээ. Гэхдээ бид нар ч гэсэн нөхрөө болгоод авсан бол хариуцсан шүү дээ. Үр хөвгтөө ч хариуцсан, амьдралаа хариуцсан. Энэ амьдралынхаа юу хариуцгал ёстой гэж бодчих шүү дээ. Тэгвэл яг хариуцлага ажил гэж бодглоор тэр ч одоо хайр ихэд хайшаа чинь. Тэр чинь нэг бас хариуцах ёстой гэл тэрүүнийг л хийх ёстой гэд амьдралд бол бас уйтгартай шүү дээ. Үргэлж сайхан байх хэрэгтэй ёстой. Үзэлцэл зодолдож тэгээ хэрэлдээд буцаал эвлэрэл тэр чинь хайр биш ээ. Тэр хайр чинь тэгвэл би хайрлал цаг үйл юм байна та. Таних чинь та буруу явцсан байна. Яг тэгвэл та хариуцлага хүлээнэ гэдэл ингээ хамаг ихнэрүүдэд авчиж хариуцаар хагаад насыг өнгөрөөсөн байна. Тэр чинь хайр биш вэ? Би чинь гөргийдээ хариуцаад, үрсээ хариуцаад, ардаа хариуцаад, амаргаа хариуцаад, хаанаач хариуцаад, харцаач хариуцаад яваад байсан. Тэгээ одоо бүх юм хариуцаар байгаа. Тэгээ та тэр ажил эн чинь миний одоо хайр гэж бодоод байдаг байхгүй. Ягаад гэвэл би хүсэж байсан төрөн төмөндөн өвхийг хүссэн. Хүсэж байсан амьдралаа бусдад өрөөсөн. Тэр хүсдэг зүйлээ бусдад түгээхийг хичээж хүсдэггүйгээ бусдад гаргадаггүй тэм замтай хүн. Тэгээ би энийг хайр гэж боддог байхгүй юу? За. Уухна. Би өөртөө мэдсэн мууг бусдад өрөөс хийдэггүй. Муухайг үйлдэлдэггүй. Харин өөрийнхөө мэдэрсэн сайхныг бусдад өгөхийг хүсдэг. Тэгээд энэ миний хариуцлага байсан гэхүү дээ. Ягаад гэвэл миний хүсэж таасныг бусдад бас хүсэж таална. Ядаж гутаанд доромжилж гомдох нэг нь байхгүй. Тийм биз? Харин миний эс таашаасныг олонх нь эс таашаа шүү дээ. Магад нэгэн чадалтан баясгаж болохч зовлон гэж хооглох учраас яахан тэрийг сэтгэгчлэн авах уу? Тийм биз? Тийм л учраас нь хариуцахыг л хичээж хариуцлагатай сэтгэлийн хамгийн нандин орон зайгаа өгч дүүргэж. Эм хүмүүн бол эмэгтэй хүмүүний тухай төсөөлөх бүхий л жаргалан өгөхийг хичээнэ. Нэг ч өчүүхэн удаа зовой зүдэрэй
яллын хийтгий хохирой одоо орхий гэсэн бодолт ээж байгаагүй. Надгүйгээр оршиж чадахгүй гэж үргэлж өөртөө хэлэж. Би дүүргэх орон зайгаа дүүргэнэ гэж хичээнгүүлж. За өөрөө минь дутвал өдийтэй уйланда төдийтэй гасланда гэж санаж байсан тул тэрл орон зайгаа дүүргэхийг хичээх нь миний сэтгэл юм уу та. За энийг хайр гэд нэрлэлчүүл болох үжээ. Зүг байна. Хариуцлагаас чи өөр байгаа шүү дээ. Та хариуцлага хоёултайгаа сэтгэл гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хариуцахын тулд сэтгэл хэрэгтэй шүү дээ. Сэтгэлгүй хариуцлага байдаггүй байхгүй. Сэтгэлгүй хариуцлага байхгүй. Сэтгчилж байж тэр хариуцлага чинь дүүрэн ундарна шүү дээ. Тэгэхээр чи ардан хариуцахын тулд зовлон зүдгүүрийн гэтлгэх ухаанаасаа ур хүртэлнэ. Та юм уу? Эдээсээ эрхэм мэдэл хүртэл хичээнгүүлж. Тийм сэтгэл ундрагчин өөрөө хариуцах хүн ихлэл шүү дээ. Сэтгэл ундарч байгаа учраас үйл ундарч байгаа учраас ухаан чигчирдэг. Ийм л өрөөтэй амьдарсан учраас мэддэг юм да. Би чиний тэр яриад байдаг хайрыг. Мэдгүй дууралдаал тэгээд нөгөө нэг цусан салтаандаа хумраад байвал тэр нь одоо хайр юм болов гэж бодохоор тэр чин дурлал юм уу? Тэр чин өөрөө тэр чин үйл явдал секс гэдэг нэртэй үйл явдал байхгүй буу. Тэгээд мэдэхгүй юм да. Хэрвээ тэгж бодох юм бол хэрвээ шүү. Дуур алдраал тэр эмэгтэйг бодоод цусан салтаандаа хумраад унахаар чинь чи амтны зүнгэл амтан болчих юм. Юу юм? Тэгээд тэрийгэл гаргачаад умартчих юм бол яана гэсэн үг. Нэг л ухтаггүй. Одоо тийм хүмүүс байгаа буурлаа. Тэр чин тэгээд нөгөө хүүхэдтэй болсон ч хүүхдэд хариуцахгүй, хүүхдэд тоохгүй минийх биш гэж ингэж хэлдэг хүн байна. Гэхдээ танаа үуч гэсэн байсан л гэж таарна шүү дээ. Тийм хүмүүс. Тийм биз дээ. Одоо хүнийг эмгтээчүүдийг хүчирхэлжээд тэгээ хайчдаг. Тийм хүн байсан биз дээ. Мэдхгүй. Яагаад мэдэхгүй? Яг тийм ховыг бол бид дуулаагүй. Тийм үү? Би тэр чинь байсан л гэж бодоод байгаа байхгүй. За өөр утагтад магадаг гэхэд хөрөдөж сонсоод тийм явдал ер нь дуулдамгүй шүү. Яг тийм гим бол орж ирж байгаагүй. Засаг хилцээд өнөн эмэгтэй хүсэмгүй байхад доромжлоод тийм үү хүүхэдтэй болчоод дутаагаад нуган үрээ гэртэн авсангүй нугас жарахаа салгалаа гэдэг явдал гарч байгаагүй юм байна шүү. Харин тэгэд би гайхаад байхгүй. Яг байхгүй байгаа юм гэд. Тэр чи одоо бол маш их байдаг байхгүй. Гэхдээ ихэнх нь иржүүд нь хүүхэндээ шилэгддэг байснаас бол бата байх. Тийм явдал гарахгүй. Тэгэхээр нэр тийм байж магадгүй тийм байна. Тийм. Анхнаасаа тийм үү. Намайг сонгох ёстой. Тэгээд итүгний охтод ч хамаагүй хөөрөх юм бол 90 заяа мөхөд дайнд өгдөг гэж айдаг учраас. Эмэгтэй хүн гомдоосон бол тэр дайндаа өгнө гэн шүү. Тийм үү? Тийм учраас эмэгтэй хүн гомдоод гэдэг бол амар өгнө гэсэн үг. Тэгэж айдаг байсан. Хэрээдэд ч бас ижил соёлтой байсан болохоор за татвар олохнуудыг нь бол мэдэмгүй юм гэхэд. Яг тийм айдас бол нэг байна. Ухамжтай юу? Ухамжтай. Яах вэ? Муудалцаад үл ойлголцоод ам морилдлаач гэсэн тэгээд эвлэж төгсдөг байсан да. Эвэн олохыг ихэд хичээнэ. Тэгээ бие биенийг гомдоохгүй маш их дайдалж энэ хорвоод энэ өдрөл бидэд бие биентэйгэн амьдарч магад маргааш өөхөх учраас яах гэж гомдоож амьдрах юм гэдэг ухамсар бүх ардад байсан учраас нэг тийм гомдол цохирлын явдал эремийн дунд үхлэн л ирчихгүй бол үүсдэггүй байлаа да. Бид нар одоо төсөөлөхдөө дайн байлдаан байсан учраас тэр эмэгтэйчүүдийг хүчирхийлдэг тэр цэргүүд очиж хүчирхийдэд эзэгнээд ингээд хайдаг гэж ойлгоод байсан байхгүй юу? Ер нь үл дайны төсөөлөл тийм шүү дээ. Одоо ч гэсэн яг тийм эмэгтэйчүүдийг их дэрлэгч гин, хүчиндэж хайж гин, хохироож гин, алж гин, зодж гин гэдэг ийм их асуудал гарч байгаа байхгүй юу? За дайнд ялаад тийм үү? За эрчүүдийг нь алчаад тэгээд ардуудыг нь хуваалдаж байгаа шүү дээ. За тийм үү? Хуваана. Тэгээ ахиж дайн гаргахгүй тулд тийм үү цөөн болоод соёлжуул гэд ноёдуудад өгчихгөн.
Тэгэхээр чин эдгээр охтууд өөрсдөө л гарч ирээл үр төрөлөө асаал ундаг шүү дээ. Тэгээ яг хуу зарим нэг ноёдууд бол тийм үү хөөхөн охин дээр очиод тийм үү чи миний татвар болох уу гэж асуухаар. За үгүй гэвэл хайчихдаг, тийм гэвэл авчихдаг тийм л байсан шүү дээ. Сонгох эрх нь эмэгтэйчүүдтэй байсан шүү. Тэд нэр харин айсандаа зөвшөөрж байсан уу, алсыг хараад зөвшөж байсан уу би мэдэмгүй. Тэгэхээр танай цаг үеийн одоо тэр үйл явдлууд чинь энэ ёс зүй чинь одоо цагийн биднэрт олгогдсон энэ мэдлэг боловсрлоос шал өөр байгаа байхгүй төсөөлөл бидний уншиж судалж тэгээд дээрэс нь яг санал тавьж болно. Ирчүүд бол дайны дараатай тийм үү. Өөрт галагдсан тэр инкредлийг хүссэн эмэгтэйгээ зүс сайхан байна. Мага тэр ноёны охин байна. Тэр түүхийг нь мэдээд тийм үү. Тэр нарийн одоо ухаан сэлээд тийм үү. Чи миний татвар болох уу гэж асуув. Түүнээс албадаж булаагаад тэр авир үсгэх бол маш цөөхөн л гарах байх. Үнэхээр тэр одоо төрийн нарийн уялдаанд ордог охтууд дээр бол одоо эцгийг нь дөнгөлөх гэж тийм үү улсыг нь хураах гэж одоо татвар болгочихдаг байх одоо ноёдууд байна. Гэхдээ игэл ардууд нь бол тэгэж болохгүй. Өөрөөр зөвшөөрвөл зөвшин. Зөвшөмгүй бол орхино. Гэтэл дайны дараа өмгтэйчүүд өөрсдөө дуртай байдаг шүү дээ. Тэг хурдан нэр төр олж хурдан тэр нөгөө аюулыг давахын тулд тэр ялсан орон зайд эзэн сухыг хичээдэг шүү дээ. За. Ойлгомжтой. Итгэмээргүй байгаа байхгүй юу? Одоо та нарын ингэж ярихлаар бид нэр тэрэнд чи итгэхгүй. Яг тэгвэл бид нэрийг багаас ахуулаад юу яасан? Түүхийн хичээл дээр тэгж зааж өгсөн байхгүй. Оросууд түүхээ одоо жишээ энд бас баталж байна одоо. Оросууд түүхээ ярихдаа монголчууд Оросыг дайлаар молдож, гэр байшингийн шатааж, хүн ардыг нь алж талаад, эмс хүүхнүүдийг нь хүчиндэж, хөгшин залуу хүүхэд шуухадгүй алж талж байсан зэрлэгүүд бүлгөө гэж сурах бичигддэг гэж байдаг. Бид нар дандаа тэгж заадаг гэсэн байхгүй. Тэгэхээр одоо та нарыг ингээ ярихлаар ингээ зөрчилдөд байдаг юмнууд нь. Хэрвээ тэгчих юм бол тэр улс дагаар орохгүй шүү дээ. Биднэрт жил болгон татвар өгөхгүй шүү дээ. Гэтэл тэр дуулууртаа дагаар ороод тийм үү он удаан жил татвараа төлснгийг бодохоор наад явдал чинь яагаад болохгүй байгаа байхгүй юу? Айсан ардууд бол босож ирдэг, тэмцдэг. Дарлалаас өөрсдөө чөлөөлөхийг оролддог. Тийм биш? Гэтэл бидний эзэлсэн ордууд чинь нэжгээд жилдээ. Тийм явдал үүсгдэггүй байсан нь айгаагүй байгаа байхгүй юу? Харин зүйтэй зөвхтэй гэж бодоод хялбар бөгөөд тийм үү өөртөө үзээгүй соёл өөртөө дагаагүй хуулийг дагснараа өмнөх амьдралаасаа сайн болсон учраас мэдээж гэр орноо дайнд алдаж галт хүтгэр болсон ч гэсэн тэрний дараа эргэн хурдан тэмцээгүй учраас тэр эргэж сэхэх орон зай байсан болж таарад байгаа юм да. Гэхдээ та нар бодоод үзтээ. Тийм үү? Дайсан орж ирээд алж хятаад. Тийм үү? Амар ханы чин хоногоод үр хүүхдүүдийг чин галаад гэр оргог чин шатаачаад. Тэгээд дараад нь татвар өг гээд явчихлаа. Маш хурдан цэрэглээд буцаа тэр улс руу дайтан үддээ. Өшөөгөн авах гээд. Тийм үү? Үхтэх юм бол чамааг алчихъя. Эцсийн цусаараа чамаас өсөө аваа дэр авна гээд галзуур нүддээ. Тийм үү? Эдий бэрх амьдралыг туулаж байснаас эргүүлээ чамааг нэг шаачаад энэ амьдралыг эцэслэнэ гэж бодно үдтэй. Гэтэл тийм бодол тэр ардуудаас ч гарахгүй байна гэхээр тэр та нарт яриад байгаа түүх хэдийтэй гэдгийг эргцүүлээд үйл явдлын хүний зан арын шинтэй холбоод үзсэн дээр дээ. Ухамжтай юу? Ухамжтай. За тэгэхээр бид нэр Бурлын сая хэлсэн зөвлөгөөг дагаж өөртөө одоо Монголын түүхийг судлах хэрэгтэй. Өөртөө энэ өргөн дэлгэрээр олон талаас нь бодох шаардлагатайг ингээд ойлгосон бахаа.
Тэгээд бид нар өөрсдөө одоо Монголынхон түүхийг өмөрч, Монголоо өөрөөсөө өмөрч, за ийм ухагтунтай, ийм ухаантай гэдгийг ярьж хэлж ингэж чадаж өөрсдөө өмөрч чадах юм бол ингэж заавал гадныхны бичсэн болгоныг уншиж үр хүүхдүүдтэй өсгөхт нь гадны түүхчдийг түүхээ уншуулж явах шаардлагагүй. Ийм болохоор бүгдөө үн зөв түүхээ одоо гаргаж ирэх хэрэгтэй байна. За өнөөдөртөө ингээд лайв дуслаа. Одоо бусад үйлээ хийнэ. Сайхан амарцгаагаарэ манайхаа.